ТV телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Өмнөд Америкийн Венесуелийн ард түмэн сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамрал, улс төрийн докторгүй байдал, мөн гадаад орнуудын эдийн засгийн хоригт орж нэлээд зүдэрсэн билээ. Тэгвэл энэ удаа бас нэгэн гамшиг Венесуелийн ард түмнийг дайрлаа. Америкийн нэгдсэн улсын геологийн судалгааны төвийн мэдээснээр $1.2 болон $5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд 1 минут хүрэхгүй хугацааны зайтай дараалан болсон байна. Одоогоор 188 хүн амь өргөдөж 1520 орчим хүн гэмтэж бэрдсэн албан ёсоор батлагдаад байгаа ч амь өргөсдийн тоо 10,000 давах өндөр эрсдэлтэй гэх айц төрөлм үржилсэн тооцооллыг геологийн судалгааны төвөөс гаргаад байна. Гамшигын дараа сургаггүй алга болсон хүмүүсийг бүртгэдэг захим хуудсанд хэдийнэ 10,000 гаруй хүний нэр бүртгэжээ. Газар хөдлөлт 5 гаригийн 18 цагийн орчинд болсон бөгөөд голомт нь нийслэл Каракас хотоос баруун зүгт 160 км-ийн зайд орших Сан Филиппе хотын ойролцоо байсан. Энэ өдөр нь Венесуелийн тусгаар тогтлын дайныг тэмдэглэх бүх нийтийн амралтын өдөр байсан тул иргэдийн дийлэнх нь гэртээ байсан нь хохирлын хэмжээг улам нэмэгдүүлэх шалтгаан болсон байна. Хүчтэй чичирхийллийн улмаас олон 10 барилга нурж балгас болж мянган иргэн нурангад ор дарагдсан байдалтай. Зөвхөн нийслэл Каракас хотод гэхэд л дор хаяж 10 олон давхар барилга нурсан бол гамшигт хамгийн ихээр өртсөн Ла Гуайра мужийг албан ёсоор байгалийн гамшигын бүс хэмээн зарлаж мужийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Венесуелийн төр ерөнхийлөгч Делси Родригес өчигдөр шөнө үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ аврах ажиллагааг бүх хүчээрээ эрчимтэй явуулж байгааг мэдгдсэн. Тэрээр олон улсын валютын сангийн их үүсвэрээс 200 сая Америк долларын яаралтай тусламжийг нэг дайруу бүрдүүлж дэд бүтэц эмнэлэг орон сууцыг сэргээн босгоход зарцуулах амарсан. Мөн нуранг цэвэрлэхэд шаардлагатай хүнд машин механизмыг түрээслэхийг туслахыг хувийн хвшлийнхнээс хүссэн. Үүнтэй зэрэгцэн Каракасын хөрөнгийн бирж пүрэв гаригийн арилжаага бүрэн зогсоож Баасан гарагаас эхлэн байгууллагынхаа байрыг гамшигт нэрвс зориулсан хүмүүнлэгийн тусламжийн бараа цуглуулах төв болгон ашиглуулах болсноо зарлалаа. Энэхүү аимшигт гамшигын дараа олон улсын хамтын нийгэмлэгүүд яаралтай тусламжийн гараа сунгаж эхэллээ. Өнгөрсөн 1-р сард Америкийн нэгдсэн улсын цэргийн ажиллагааны үр дүнд Николас Мадуро баривчлагдсан засаглал нь нуран уссан. Делси Родригес төрийн ерөнхийлөгчөөр томилогдсноос хойш Америкийн нэгдсэн улс болон Венесуелийн харилцаа эрс сайжирч Венесуел улс газрын тос уул уурхайн салбараа Америкийн нэгдсэн улстай нээлттэй болоод байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп асар олон хүн амь өргөдөж болзошгүй энэхүү эмгэнэлт явдалтай гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдгдсэн. Төр ерөнхийлөгч Делси Родригес мөн X цахим сүлжээгээр дамжуулан Дональд Трамп болон Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд гүн талархал илэрхийлжээ. Мөн Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Венесуелийн ард түмэнтэй эв санааны хувьд хамт байгаагаа Испани хэлээр нийтэлж илэрхийлсэн байна. Бүгд найрамдах хятадаар тусч тусламжийн гараа сунгахаа амласан бөгөөд тус улсын гадаад хэргийн яамны хэвлийн төлөөлөгч Гуо Жиакон Венесуелийн талын хэрэгцээг харгалзан зохих тусалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдгдлээ. Улаан загалмайн нийгэмлэг аврах ажиллагаанд манлайлан оролцож байгаа хэдий ч тус төвийн байр нь хүртэл газар хөдлөлтөд өртөж ноцтой эвдэрсэн байна. Түүнчлэн хүчтэй чичирхийл газар хөдлөлтийн дотомжууд үржилсээр байгаа нь аврагчдын амь насанд давхар эрсдэл учруулсан байна. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар хэдэн 10 жилийн турш хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс хуучирч доройтсон зам гүүр, эмнэлэг, цахилгааны сүлжээ зэрэг дэд үтцэн сэргээн босголтуулан аврах ажиллагаанд хамгийн том саад болж байна. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн засаг захиргаа олон улсын хөгжлийн агентлагийг татан буулгасан нь олон улсын тусламжийг зохицуулахад хүндрэл учруулж байгааг судлаачид мэдээлж байна.